Замтээврийн хөгжлийн сайд халтар болон албаны бусад хүмүүс Улаанбаатар дархны чиглэлийн 204 км автозамын ажлын явцтай танилцсан юм а. Улаанбаатар дархны чиглэлийн зам 4 игнийтэй байх бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 5 багцад 2 игний автозамын шинжилгээ ажил хийгдэж байна. 5 дугаар багц буюу цайдмын өндөгөөс дархны тойрог хүртэлх 30.7 км автозамын ажлыг China Geo компани гүйцэтгэж байгаа юм байна. Энэ жил Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Улаанбаатар дархан чиглэлийн 204 км замын ажлын явцтай өнөөдөр газар дээр танилцж байна. Энэ хэсгээр бол дархан хотоос наашгаа явж байгаа 30.7 км замын ажлыг бол China Geo гэдэг компани хийж байгаа. Энэ ажлын гүйцэтгэлийн хувьд бол 2020 оны байдлаар бол 70% гүйцэтгэлтэй явж байгаа. Ажил 4 сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бол эдний компани дээр бол цементээр хүчүүлсэн суурийн ажил хийгдээд явж байна. Энэ суурийн бат бүхийн нэгтийн шалгалтыг сая хийж үзлээ. 98 хууравын нэгт 98% нэгттэй байна. Техникийн шаардлагын хувьд бол одоо үндсэндээ бол яг шаардлагатай хүрж байна гэсэн нэгт гарч байна. Эхний ээлжийн Улаанбаатар дархан чиглэлийн Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлын хувьд бол өнөөдрийн байдлаар 3 багцын ажил бол явагдаж байна. Нэгдүгээр багцын ажил хот талаас явж байгаа 37.6 км замын хүчилтэй ажил бол өнгөрсөн жил дууссан. Энэ жил заслын ажлууд хийгдээд дуусна. 2 дугаар багц дээр бол мөн 45 км зам, 3 дугаар багц дээр энэ ажлын хувьд бол нэг 20 км хүчилт хийсэн. Үлдсэн 25 км хүчилтийн ажлыг суурийн ажлыг одоо эхлүүлээд явж байна. Энэ 5 дугаар багцын 37 км зам дээр 18 км хүчилтийг өнгөрсөн жил хийсэн. Үлдэх хүчилтийн суурийн ажлыг бол одоо 7 сард багтаас ямар ч гэсэн дуусгахаар ажиллаж байна. Гүйцэтгэгч компани бол талбай дээр ирсэн, үйлдвэрлэлийн бааз юмнуудаа бэлдсэн. Одоо энэ дээр ажиллаа хийгээ явж байна. За 5 дугаар багц дээр өнгөрсөн жил 18 км замын хатуу хүчилтийг хийсэн байна. За үлдсэн замын хүчилтийн суурийн ажлыг дуусган 7 дугаар сарын 1 гэхэд эхний ээлжийн 2 игний замыг барьж ашиглалтанд хүлээлгэн хүүргийг өгсөн байна. За Дархан аймгийн хувьд бол 5 дугаар багц буюу энэ дархны тойрогоос цайдмын хөндий хүртэл 37 км автозамын 2 игний замын ажил бол 7 сарын 1-ний дотор хөлөөлөгч өгөх юм үүргийг бол сайдаас өгж байна. За яг одоо энэ ажлууд бол 18 км автозам дутуу байгаа. За одоо бол энэ 6% одоо энэ асфальтын суур дэвсэх ажлууд ингээд хийгдэж байна. За энэ хийгдэж байгаа ажлууд нь өөрөө бас яг энэ одоо хасаг градустайгаа үед хэрхэн хийгдэж байгаа талаарх чанар талаар нь бол анхаарал хандуулж ажиллах ийм үүрэг даалгаврууд өгж. За бас хийгдсэн ажлуудын чанарыг нь бол газар дээр нь одоо энэ нөрмөлөг тавьж үзэж шалах ажлууд хийгдэж байна. Улаанбаатар дархны чиглэлийн 4 игний автозамын 2 игнээ нь Европын сэргийн босголтын хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах юм. За хоёр дахь ээлжих нь энэ Европын сэргийн босгол хөгжлийн банкаар хийгдэж байгаа. Хоёр дахь ээлж, хоёр дахь урсгал 2 игний замын ажлууд маань Дархан аймгийн хувьд бол энэ 3 сараас 15-наас эхэлж хийгдсэн ажил. Өнөөдрийн хувьд бол 10% явж байна. За энэ ажлыг бол бас эрчимжүүлэх юм үүрэг даалгаврууд хугацаанд бол тааруулж одоо хугацаа графикаа шахаж одоо хийх одоо ийм үүрэг даалгавруудыг өгж байна. За энэ хоёр ажил зэрэг хийгдэж байгаатай холбогдуулж за орон нутгийн зүгээс бол одоо шаардлагатай бүх боломж нөөцөөр хангах за энэ карьеруудыг гаргаж өгөх энэ одоо замыг чөлөөлөх ажлууд бол бүрэн хийгдэж дууссан. Орон нутгийн зүгээс бол бүх одоо шаардлагатай нөхцөл боломжийг нь бол бүрэн хангасан гэдгээ бас газар дээр тайлбарж үзүүллээ. За сайдыг эрдэнэтэй холбогдуулж Дархан аймагт яг энэ 37 км автозамтай холбоотойгоор тулгамж байгаа 4 асуудал байгаа. Энэ 4 асуудлаа бас тавьж за яг энэ хугацаа графиктаа бас шийдвэрлэхээр болж байна. Тухайлбал одоо тойрогоос одоо байгаль орчны уулзуур хүртэлх автозамын энэ паркийн хашааны асуудал, зэргийн сурталх ажлууд, за мөн гэрэлтүүлгийн ажлууд, ногоон байгууламжийн асуудлууд, за мөн аж ахуйн нэгж байгууллагууд руу орж гарч байгаа энэ орцыг одоо хэвэнд нь оруулах энэ ажлууд дээр бол одоо ямар үе шаттай хэрхэн ажиллах вэ, хэн үүрэг хүлээж ажиллах вэ гэдгийг бас газар дээр нь ярилцсанаар юм онцлог болж байна. Замын ажлуудыг эрчимжүүлэх хяналтыг сайжруулахыг Замтээврийн хөгжлийн сайд холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. 14 хоногийн дараа өгсөн үүрэг даатгалбарын бэлтгийг иргэн шалгана гэсэн юм а.